За та бүхэндээ өглөөний амгалан айлтгая. За хүнсний тухай хуулийн баяжуулсан хүнсний тухай хуулийн энэ одоо төсөл үзэл баримтлалыг бол дэмжиж байгаамаа. Та бүхнээс нэг асуулт байна. Энэ баяжуулагч бэлтгэлийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч гээд. Тэгэхээр гаднаас оруулж ирэх нь зарим бэлтгэлийг. Тэгэхээр манай одоо лаборатори ямар шүү одоо төвшөнд явж байгаа вэ? Одоо бид нар яриад байгаа шүү дээ нөгөө генетикийн өөрчлөлттэй хоол хүнсийг хэрэглэхгүй байхыг уриалж ийн гэдэг яриад байгаа. Гэтэл энийг одоо шалгадаг, илрүүлдэг ийм одоо лаборатори манад байгаа юм уу? За Монгол улс олон улсын итгэмжлэгдсэн лабораторитой болох ийм одоо боломжтой юу гэсэн. Иймэрхүү нэг асуултанд хариулж өгөөч. Ер нь бол дотооддоо аль болохоор дотооддоо одоо байгаа нөхцөл бололцоогоор үүнийг одоо шийдэх ямар боломж байдгийг бэ? Заавал одоо гаднаас ийм одоо бэлтгэлийг оруулж ирээд эндээ хотгод зураад нөгөө витапид шиг л болох гэдэг шиг шүү дээ энэ бол. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт хэлээч гэж хүсэж байна. За ажлын хэсгийн хариулах уу?